Тийм учраас зөвхөн их эзэн Иесус Христэд маань итгэсэн хүнтэй ертөнцийн эзэн эвлэрнэ. Биднийг хайрлсан учраас л ертөнцийн эзэн хийсэн гмийг маань цагаатгсан билээ. Үүнийг их эзэн Иесус Христ хийж өгсөн юм. Хожмын нэгэн өдөр бид ертөнцийн эзний яруу алдрыг хамт хуваалцах учраас одоо баяртай байж чадна. Тэгээд ч бид одоо ямар ч зовлон эдэлсэн гутардаггүй. Учир нь бид хичнээн их зовлон эдэлбэл төчнөөн их тэсвэр хатуужилтай болно. Тэсвэр хатуужилтай байсны төлөө ертөнцийн эзэн биднийг сайшаах болно. Одоо бид түүний сайшаалыг олж чадвал хожим мөнхийн жаргалыг авна гэдгээ илүү бат ойлгоно. ертөнцийн эзний өгсөн ариун сүнсний хүчээр бид түүний хязгааргүй хайрыг ямагт мэдэрч хожмын нэгэн цагт түүний хамт байх нь гарцаагүй гэдгийг ойлгодог. Бид хийсэн гэмээ юугаарч цагаатгаж чадахгүй байхад ертөнцийн эзний тогтоосон цагт Иесус Христ ирж түүний эсрэг гэм хийдэг хүн төрлөختний төлөө алагдаж тэдэнд ноогдох ёстой бүх ялыг ганцаараа эдлэв. Хүмүүс сайн хүний оронд үхээс буцахгүй байж магадгүй. Гэтэл гэмт бидний төлөө Иесус Христ ирж алагдсан нь ертөнцийн эзний хайр хэр зэрэг их болохыг харуулж байна. Иесус Христ модон загалмайд цовдлогдохдоо урсгасан ариун цусаараа ертөнцийн эзний өмнө биднийг цагаатган түүний шийтгэлээс чөлөөлж өглөө. Бид ертөнцийн эзнийг эсэргүүцэж байсан боловч бидний их эзэн болох хүү Иесус Христ нь ирж хүмүүст алагдан ертөнцийн эзэн ба хүн төрлөختний хооронд эв найрамдлыг тогтоож өглөө. Түгээрч барахгүй тэр үрд мөнх оршин байж хожим биднийг мөнхийн зовлонгоос аврах болно. ертөнцийн эзэн ганц хүүгээ бидэнд илгээж хүн төрлөختөнтэй эв найрамдлыг тогтоосонд багтан баясгаас өөр арга үнэндээ алгаа. Дэлхийн анхны хүн Адам ертөнцийн эзний үгэнд орлоггүй гэм хийснийхээ төлөө түүнээс салж нас баржээ. Хожим бий болсон хүн төрлөختөн түүний удам учраас бас л ертөнцийн эзний үгийг дагалгүй гэм хийсээр нас барцгаадаг болжээ. ертөнцийн эзэн Мөшехээр дамжуулан хуулиан тогтоож өгөхөөс өмнө ч гэсэн хүмүүс гэм хийж түүний өмнө аль хэдийн асар их гэмтэй болсон байлаа. Тэр үед ертөнцийн эзний тогтоосон хууль байгаагүй учраас хууль зөрчсөний улмаас биш гэм хийснийхээ төлөө хүмүүс түүнээс шийтгэл авдаг байжээ. Ийхүү Адамаас эхлээд Мөшехийн үеийг хүртэлх хүмүүс ертөнцийн эзний үгийг анхны хүн Адам шиг тодорхой ойлгоогүй байсан боловч мөн л насан турш гэм хийсээр өнгөрдөг байсан нь илэрхий бай. Адам ба хожим энэ дэлхийд ирсэн Иесус Христийн хооронд төстэй тал бий. Харин ертөнцийн эзэн Иесус Христээр хүн төрлөختний гмийг хэрхэн цагаатгуулсан нь Адам анхны гмийг хэрхэн хийснээ яг эсрэг зүйл юм. Энэ нь ертөнцийн эзнээс хүн төрлөختөнд зүгээр өгсөн үнэлж баршгүй бэлэг билээ. Адам анх гэм хийснээрээ бүх хүн төрлөختнийг гэмт амьдралд татан оруулсан байна. Гэвч одоо ертөнцийн эзэн хүмүүсийг хайрлахдаа Иесус Христийг илгээж хийсэн гмийг нь уучлсан нь юунаас ч илүү ач холбогдолтой боллоо. ертөнцийн эзний өгсөн бэлэг ба Адамын хийсэн гэм нь хоёр эрс өөр үр дагавартай. Үүнд Адам ганцхан удаа гэм хийсний дараа бүх хүн ертөнцийн эзнээс шийтгэл авах болсон боловч дааж давшгүй их гэм хийснийхээ дараа тэд Иесус Христээр дамжуулан ертөнцийн эзнээс үнэлж баршгүй бэлэг мэт цагаатгалыг хүлээн авч гэмгүйд тооцогдох болжээ. Адам анх ертөнцийн эзний үгийг зөрчснөөс болж хүн төрлөختөн бүгд ертөнцийн эзнийг мэдлгүй амьдарсаар нас бардаг болсон нь үнэн юм. Гэвч Иесус Христ өөртөө итгэсэн хүний гмийг цагаатгаж өгөх учраас ертөнцийн эзнээс тэр их хайр ба цагаатгалыг хүлээж авсан хүмүүс шинэ амьдралтай болж хожмын нэгэн цагт Иесус Христийн хамт жавхлантай сайхан амьдралыг эдлэх болоо. Ганц хүн Адам гэм хийсний төлөө ийхүү бүх хүн ертөнцийн эзнээс салж үхэх шийтгэл авсны нэгэн адилаар ганц Иесус Христ гэмгүй байдлаа алагдсны төлөө бүх хүн гэмгүйд тооцогдсон шинэ амьдралыг авч болно. Хүмүүсийн байнга гэм хийдэг байдал нь өөрийнх нь үгийг огт дагаагүй гэдгийг илчлэхийн тулд ертөнцийн эзэн Мөшехээр хууль бичүүлжээ.
Энэ хуулиас болж хүний гэмт байдал илэрхий болдог боловч ертөнцийн эзний хайр түүнтэй зүйрлэшгүй гүн утга учиртай. Үүнд хүмүүс гэм хийсээр байгаад амьдралаа дуусгадаг болсон учраас ертөнцийн эзэн тэднийг хайрлаж энэ гаслант байдлаас салгахын тулд их эзэн Есүс Христийг маань эрүүлж тэдний гмийг цагаатгахснаар барахгүй ёр бусын мөнхийн амьдралыг бэлгэллээ. Тиймээс хүний гэм цаглашгүй их болсон ч ертөнцийн эзэн бидэнд хязгааргүй хайртай гэдэг асуудал зүйрлэшгүй давуу утга учиртай болж хувирна.